I believe in miracles. I see miracles. Сайн цаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэх намайг уухад төмөргөдөг. Хэрвээ өнөөдөр та миний энэ бичлэгүүдийг үздэг бол, хэрвээ та өнөөдөр миний блогийг уншдаг бол та яг надтай ижилхэн өөрийгөө хөгжүүлж, мөн гайхамшиг өөрөөсөө хайх тэр аянд гарчээ гэж ойлгож болох юм. Яагаад би өнөөдөр энэ сөрөг бодлуудыг бодоод байна? Түүнээсээ хэрхэн ангижрах вэ? Яагаад би өнөөдөр яг энд байна вэ? Юу намайг энд авчрав? Хэрхэн тэнд очих вэ? Яаж би зорилгоо тодорхойлох вэ? Яагаад зорилгоо цаасан дээр бичих ёстой юм? Хязгаарлагдмал итгэл гэж юу юм? Айдас гэж юу юм? Амжилтын тарин гэж юу юм? Яаж түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Гэх мэтчлэн асуултуудын хариултуудыг олоод гэх тэр мөчүүд илбэг тохиолдсон байх гэдэгт би маш их итгэлтэй байна. Тэгээд оюун ухаанаа дасгалжуулаад амжилтын тариныг амьдралдаа хэрэгжүүлээд, төсөөлөөд, зураглаад, мөн зорилгоо тодорхойлоод түүнийг цаасан дээр биччихээд байхад чинь яагаад амьдрал өөрчлөгдөхгүй байна вэ? Яагаад би өөрөө өөрчлөгдөхгүй байна вэ гэж гайхаж болох юм. Зарим тохиолдолд зарим хүмүүс амьдрал нь өөрчлөгдөхгүй байхыг хараад наадах чинь үйлчлэгдэх юм байлээ. Төсөөлөл гэдэг чинь шал худлаа, мэдрэн гэдэг чинь худлаа, зураглана гэдэг чинь худлаа, зорилгоо цаасан дээр гаргаад тодорхойлоод бичсэн гэдэг чинь шал худлаа, тэр чинь өөрөөсөө огт үйлчлэгдэх юм байлээ гэж хэлдэг тохиолдол бас илбэг тохиолдолтой. Тэгвэл өнөөдрийнхээ бичлэгтэр би юу хэлмээр байна вэ гэвэл бидний ихэнх нь алдаа гаргадаг л да. Тэр алдаа юу вэ гэвэл үйлдэл хийх гэдгийг мартдаг. Өөрийнхөө мэдэж авсан бүхнийгээ үйлдэл болгон хувиргах хэрэгтэй байдаг. Наполеон Хилл хэлсэн маш гайхалтай үг байдаг. Хүсэл тэмүүллээ бодит үйлдэл болгон хувиргахад мөрөөдөл биелдэг. Хүсэл тэмүүллээ бодит үйлдэл болгон хувиргахад мөрөөдөл биелдэг гэдэг үг байдаг. Тэгэхээр та өнөөдөр амьдралаа яг юуг өөрчлөмөр байна вэ? Түүний тухай танд яг ямар мэдэгдэхүүн байна вэ? Ямар ойлголт байна вэ? Тэгэхээр тэр мэдлэг дээрээ, тэр ойлголтын дээр тулгуурлаад ямар үйлдэл хийхэд таныг тэр хүрэх газар руу ойртуулахар байна вэ? Тэр алхмыг хийж эхлэх хэрэгтэй. Хийгээгүй тохиолдолд бидний нөгөө мэдэн гэдэг маань дэндээд мэдэн гэдэг синдромонд ордог ба өөрийгөө хизээ нэгэн цагт гэдэг тэр газар аваачдаг. Тиймээс эхлэхийн тулд эхний алхмыг хийх нь зайлшгүй чухал байдаг. Ихэнх тохиолдолд эхний алхмыг хийх нь бүтэмжгүй байдаг л да. Гэхдээ эхний алхмыг хийсэн тохиолдолд бид гурван гайхамшигтай зүйлтэй учирдаг. Нэгдүгээр санал шүүмжийг тэр даруйд хүлээж авдаг. Энэ бидний тэр хийсэн үйлдэлээ засалруулах тэр боломжийг гаргаж өгч байдаг. Хоёрдугаар тухайн зорилгоор биелүүлэх тэр оновчтой санаанууд шинээр төрж эхэлж байдаг. Ингээ гуравдугаарт өөртөө итгэх итгэл тэр даруйд нэмэгдэж эхэлж байдаг. Тэгээд цаашлаад 2 дахь алхам, 3 дахь алхам, 4 дахь алхам, 5 дахь алхам гэж үргэлжлүүлэн авах болгонд энэхүү өөртөө итгэж улам ихээр нэмэгдэж байдаг. Тэгэхээр өнөөдрийн миний амжилтын тарин юу вэ гэвэл мөрөөдөлтөө хүрэхийн тулд би хүсэл тэмүүллээ шууд үйлдэл болгон хувиргаж байна. Мөрөөдөлтөө хүрэхийн тулд би хүсэл тэмүүллээ шууд үйлдэл болгон хувиргаж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Амттай өдрийг сайхан өнгөрөөрэй.